За ингээд хамтгаа үзэгчдэнэрээ мэндийг хүргэе. Эдгийнх нь уламжлалуулах болсон одоо Ракман шинжлэгдэн гарахад бэлэн боллоо. Ер нь бол гарцсан. Тэгээ одоо их та нартай хүргэж байна. Ранк юу ерөнхийдөө бол 7 хоногийн базаа гэсэн үг, weekly базаа гэсэн үг. Тэгээ өнгөрсөн 7 хоногт одоо болсон тоглолтууд дээр үндэслээд багуудынхаа ранкийг ахиулаад эсвэл одоо байр ухраагаад ингээд гаргадаг байгаа. Өнөөдрийн нөгөө 5 тоглолт бол энэ ранкт оролцохгүй гэдгийг та бүхэн бас ойлгох ёстой. Ерөнхийдөө нэгд өдрөөс нэгд өдрийн хооронд явдаг гэсэн үг шүү. За ингээд бүгдээрээ эхнийхээ багийг харцгаа. Энэ бол мэдээ сүүлийн багаас эхэлнэ. Washington Wizards байх ёстой байранд эргэж очсон байна. Тэд өнгөрсөн 7 хоногт бол ердөө нэг ч хожоогүй 3 тоглолтонд гурвууланд нь хожигдсон. Тэрний өмнө ч нэг Атлантаг нэг 2 гусаад тэгээд ранк агцсан байсан л да. Тэгээ буцаа байранд очлоо. Энэ 7 хоногийн хувьд бол тэд Houston, San Antonio, Атлантагаар аялж тоглоно. Detroit Pistons-ийг талбайд хүлээж авна. За Атлантатай тоглолт бол NBA-гийн цомын тэмцээний тоглолт байгаа. За статистикийн хувьд бол сүүлийн 4 хожигдсон тоглолтонд энэ баг бол 100 позишн тутамд 100.7 оноо авч ийн ерөөсөө. Холын зай шидэлтийн хувь нь 25%-тэй байна. 25 хүрэхгүй хувьтай байна бүр. За тэгээ Washington Wizards-ийн магадгүй хамгийн сайн шидэгч нь Corey Kispert удирдлын эхлэлийг бол сайн байсан. Мань нөхөр 16 шидэж 15-ыг нь алдсан байна 3-аас. За рүүки тоглогч Алекс Сариг одоо будагтай талбайд хамгаалж байхад өөдөөс нь нөхдүүд 59 удаа нөгөө довтлох орлогыг хийсэн байна. Тэгээд тэрнийхээ одоо 34-ийг амжилттай болгож нэгсэндээ 57.6% довтлсон байна. Энэ бол хамгаалтын үед маш муу үзүүлэлт гэж хэлж болно. Ингээ ямар ч үсэн баян одоодор Washington Wizards буцаа тодорлоо. Одоо нэг байр ухраад. За дараагийн баг бол дахиад бас нэг байр ухарж байгаа баг. Энэ бол Portland Trail Blazers өнгөрсөн 7 хоногт бол ганцхан тоглолтод хоцсон. Тэр тоглолтод бол бэртэлт алуулаад байгаа New Orleans Pelicans-ийг хоцсон байгаа. Тэгээ буцаад нь хожигдсон. Энэ 7 хоногийн хувьд бол тэд Minnesota-д 2 тоглоно. Atlanta Hawks-д 1 тоглоно. За Minnesota-д ихний тоглолт нь болохоор одоо NBA-гийн цомын тэмцээний тоглолт байгаа. За Shaedon Sharpe, Robert Williams хоёр бол бэртлээс эргэж ирсэн. Авди одоо сэлгэр үе шилжсэн. Авди бол үнэхээр таруу байсан. За тэгээ Sharpe Авдигийн оронд одоо гараад 3 тоглолтод холын зай шидэлтийг 13 удаа оролдлого хийж 12-ыг нь алдсан байна. Robert Williams сэлгэний төв Клингентэй хамтдаа 11 минутыг Minnesota болон Memphis эсрэг талбай дээр өнгөрүүлсэн байна. Тэгэхэд бол өрсөлдөгч багууд нь нийтдээ 27 удаа нөрө довтлохдоо 41 оног авсан байна. Тэгэхээр энэ хоёр талбай дээр байх нь үр ашиг алга. Portland ерөөсөө тэр чигээрээ баларч байна. Нөр Billups засруулж хэлсэн байсан шүү дээ. Би өөрийнхөө багаас ямар ч тийм өрсөлдөх зүйлийг үнэртэхгүй байна гэдэг. Магадгүй Billups-ыг сонсгоо болцсон юм шүү. Billups юу н ажиллаа өгөх цаг нь болцсон ч юм билүү. Би бол удирдлагын дундуур Billups халагдахад бол гайхахгүй. Ранкийн 28 дугаар байранд 2 байр ахиж орж ирж байна. Utah Jazz өнгөрсөн 7 хоногийн ранкер бол хамгийн сүүлийн байранд бичигдэж ирсэн. Яг л тэд 2 удаа хожсон байна. За энэ Milwaukee Bucks 1 удаа хожигдсон байна. За бас бэртлэгэнтлийн асуудал энэ багт бас нэлээд байсан гэдгийг онцлоё. Энэ 7 хоногийн өвдөд Phoenix Suns, Dallas, Sacramento-д тоглоно. За Phoenix Suns-тай тоглолт бол NBA-гийн цомын тоглолт одоо маргааш өглөө болох тоглолт байгаа. За яг уу сайн мэдээ гэвэл сэлгэнээс тоглож байгаа Collins маш сайн байна. Мань хүний энэ удирдлагын нэг usage rate нь 26.3%-тай гэдэг. Одоо нөхрийн Атлантад хүртэл байгаагүй юм. Өндөр одоо usage rate буюу нөгөө тоглолтод оролцож байгаа байдал, нөгөө бөмбөг нь хүрж байгаа байдалтай. За мөн одоо чөлөө шидэлтээр өрсөлдөгч багаас 5.7 оног илүү авж ийн гэдэг юм сонирхолтой статистик эрг үзүүлэлттэй. Гэхдээ field goal percentage авж байгаа оноо за тэгээд өрсөлдөгч багтаа алдж байгаа оноо гэд. За эхний 2 орн бол бүр хамгийн сүүлд үз явж байгаа. За өрсөлдөгч багтаа алдж байгаа оноогоор бол хамгийн муугаас нөгөө 5-д явж байгаа гэсэн. Ерөөсөө хамгаалт товтлого айлал нь болохгүй байна уу? Utah бол ерөөсөө баларж л явж байна. Гэтэ ямар ч Lauri Markkanen бол бэртлээс эргэж ирсэн. Тэгэхээр ямар ч Markkanen эргэж ирээд Spurs-ыг бол тэд бол хоцсон талбайд нь. Тэгэхээр ямар ч үсэн эрэг чиглэл рүүгээ яваад эхэлчлээ бас буцаад нэг учраа олох гээд ах шүү байна. Харж л аюул дээрээ. За дараагийн баг бол 27 дугаар байранд байгаа Toronto Raptors байрандаа бичигдэж байна. 4 тоглолт хийж дөрүүлэнд нь хожигдсон.
дөрүүлэнд ножигдсан баг одоо бүр хоош ухардгүй юм уу гэж та нараас бодож иж магадгүй. Гэхдээ энэ бол ранк шүү. Окей, standings биш гэдгийг би дахин хэлье. За Raptors-ийн хувьд бол тоглолтууд бол их хөрслөнтэй болсон гэдгийг бас онцлмоор байна. Denver Clippers хоёр дээр бол далаан болж байгаа сүүлийн мөч тожигдсон. Энэ 7 өдрийн хувьд Milwaukee Bucks, Detroit, Boston гэсэн 3 чанга багтаа шүү. Чанга шүү. Detroit Pistons бол миний хувьд бол ранк бол ахаал яваад байгаа багуудыг та нараас анзаарж байгаа бах тий. За Emmanuel Quickley бэртлээс ирж ирсэн. Scottie Barnes бол ирээгүй. За өнгөрсөн 7 хоногт бол одоо энэ өнгөрсөн 7 хоногт жоох ер нь энэ өдрөлд те одоо энэ клатч 3 гэж байгаа. Холын зэн шидэлтийг одоо шийдвэрлэх мөчд одоо оруулж байгаа байдлыг бол 21%-д довтолж байна. 14-өөс 3. RJ Barrett бол 7 удаа клатч мөчд холын зэн шидэлтийг шийдээд нэг нь дунж байна. Нөгөө Denver Nuggets эсрэг бөмбөр угааж ягаад гарсныг бас та анзаарсан бах те. За хөлөө шидэлтийг хийж байгаа орлогынхоо тоогоор бол лигийн хамгийн сүүл бичигдэж байна. Тэгэхээр алдаа авахгүй байна. Scottie Barnes-тай мэдээж холбоотой энэ бол ердөө 38% удаа чөлөө жилтийн орлогыг хийж байна гэдэг. Энэ 11-р сард тэд өрсөлдөгч багуудаасаа нийтдээ 83 удаа цөөхөн 83-аар цөөхөн чөлөө жилтийн орлогыг хийсэн. Энэ бол аимшигтай юм үзүүлэлт. Дараагийн багууд Atlanta Hawks байр ухарсаар лайнда Atlanta Hawks үнэхээр асуудалтай. Өнгөрсөн 7 хоногт ганцхан тоглолтод хоцсон. Тэрнээс New York Knicks-ийг уулна хоцсон. Гэхдээ Chicago тожигдсон, Detroit тожигдсон, Boston тожигдсон. Ялангуяа Chicago тожигдсон дээр нь би бол байр ухрахаар шийдсэн. Хангалтгүй тоглосон гэдгийг бол онцлмоор байна. Энэ 7 хоногт Boston, Washington, Portland гэсэн багуудтай алалцахаар байна да. За мэдээж Boston-тэй их Washington-тэй их хоёр тоглолт нь хоёулаа NBA-ийн цомын тоглолтууд байгаа. За харин миний сонсноор бол маргааш өдрийн тоглолтод бол Ян оролцохгүй гэсэн бас тааруу мэдээ гарсан баг шүү. Тэгэхээр бас бэрхлэмтлийн асуудал нь үргэлжлээд л байна. За драфтын тэргуул сонголт ирсэн шээ. Гиг одоо талбай дээр байхад уул нь хамгаалт сайн байна. Суун позишноор үржүүлж үзэх юм бол ердөө 108 оноог л алдчихээн. Өрсөлдөж багтаа тий. Гэхдээ энэ багийн чинь тэр нөгөө хамтдаа гараад байгаа гарааны тавт нь шүү дээ тий. Хамтдаа одоо 100 минут тоглосон 10 одоо юм гарааны тавтаа харьцуулах юм бол 2 тул явж байна. Уул нь сайн байна ирсэн шít юм. Гэтэ Chicago Boston очсон тоглолтуудад юу болсон бэ гэхээр Trae Young нөгөө чөлөө шидэлтийн орлогыг нэгж гүйцэтгэв. Энэ нь түүний одоо NBA карьерийн 14-15 дахь удаагийн тоглолтууд болсон байна. Тэгэхээр Trae Young ерөөсөө алдаа авахгүй байх юм бол Атланта хожигддог гэсэн нэг юм одоо сөрөг үзүүлэлт байна гэж бас хэлж болж шít те. За дараагийн баг нэг байр ахиж орж иж байна. Charlotte Hornets Brandon Miller эргэж ирсэнтэй бас холбоотой юм болов. 2-2 гэсэн амжилтыг өнгөрсөн логод үзүүлсэн. За энэ логод бол маргааш өглөө Орландо Мэжиктэй тоглоно. За Milwaukee Bucks, Cleveland Cavaliers гээд нэлээд чанга багуудтай өрсөлдөх нь шүү. За сайн үзүүлэлт гэх юм бол offensive rebound одоо өөрөөр довтлогоноос самар бөмбөг авах боломжтой. Энэ боломжийнхоо 33.8% нь бол бөмбөгийг авч байна. Энэ нь одоо лигийн нөр 4-р дугаар үзүүлэлт. Холоос илүү шиддэг багууд дээр бас энэ үзүүлэлтийг өндөр гарч ирдэг. Яг л холоо шидсэн мөг ойлт нь хол байдаг учраас буцаагаад авах боломж бүрддэг гэх юм уу та. Өнгөрсөн 7 хоногт энэ үзүүлэлтээр 27 дугаар үеийн бичигдсэн юм байна. Зарим сэлгэнээс тоглож байгаа Мартины хувьд бол 87 минутыг одоо сүүлийн 3 тоглолтод бол оролцсон. Тэгээ түүнийг талбай дээр байхад баг нь нэмэх 45 гэсэн үзүүлэлттэй байна. Тэр LaMelo Ball, Brandon Miller тэ эднэр биш. Энэ нөхрийг байхад ихрүүдийн нэг байхад ер нь их эрэг гэсэн үзүүлэлт бас харагдчихээн сонирхолтой. За New Orleans Pelicans энэ багийн ухраахаас арга байсангүй ухраахтаа бас 3 байр ухраалаа. Тэгээ бэрхтгэлэмтлийн асуудал бол үнэхээр хэцүүтэй байна. Zion Williams 4-6-7 хоног тоглохгүй болж миний фэнтези баларсан. За өнгөрсөн 7 хоногт нэг ч хожоогүй. Энэ 7 хоногт 4 тоглолтыг хийн. Brooklyn, Oklahoma City, Denver, Los Angeles Lakers гээд. Гэхдээ энэ олон бэрхтэл байхлаар бас нэг сайн эрэг үзүүлэлт бас гарч ирдэг штэ. Тэр нь одоо энэ Brandon Boston гэдэг залуу байна. Brandon Boston. Энэ 11-р сард мань хүн бол 17.6 оноо дунчилж байна. Effective field goal percentage нь 60.5 маш өндөр байна. Гэхдээ гол асуудал бол юу гэм юуны хувьд энэ багийн хувьд хамгаалалт 100 позишн тутамд 124.8 оног сүүлийн 8 тоглолтонд алдчихээн. Ганцхан тоглолтод хоцсон шүү дээ. За өрсөлдөгч багийн одоо үр дүнтэй довтолж байгаа байдлаар хамгийн сүүлд явж байна. Хамгаалт муу ойлгомжтой.
За мөн нөгөө самраас бөмбөг авдаг хуваар 29-д бичигдэж байна. Угаасаа нөгөө төвөнд тоглож байхгүй юм чинь. Яах вэ энэ багч. Pelicans ч гэсэн амжилттайгаар сайхан унж ин. Да Cooper Flag-ийн төлөө ч унаад байгаа юм уу? Юу ч болоод байгаа мэдэхгүй. За Chicago Bulls 23 дугаар байр бичигдэж байна да. Тэд бол нэг байр бас ухарж ийхүү бичигдлээ. За ганцхан тоглолтод хоцсон. Тэр нь Atlanta Hawks. За Minnesota Dallas Utah 3-т бол хожигдсон. Энэ 7 хоногийн өвдөд Cleveland Cavaliers, New York Knicks, дахиад Cleveland, тэгээ Houston гэдэг ийм чанга багуудтай алцгаар байна. За Minnesota Timberwolves эсрэг хийсэн тоглолтод тэд өрсөлдөгч багтаа 135 оноог 98хан позишн дээр алдсан. Тэгээд энэ үлрэлт одоо 130-аас илүү оноог те 2 удаа алдсан хамгийн багадаа. 3хан багийн нэг. Ерөөсө Bulls хамгаалтыг энэ өдөр ер нь хайчиж байгаа. Гэхдээ хурд болон нөгөө талбай дээр тамирчдын нөгөө хэрэг одоо амийг туулж хурдтай гүйж ингэж явж байгаа, бөмбөг шилжиж байгаа, гураа шилжиж байгаа. Тэр стат бол ер нь бол дандаа лигийн дээгүүр явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө билет онооны Bulls маань ер нь их тийм өөр юм арга барил руу энэ үлрэлээс шилжчихсэн. Atlanta Hawks-ыг тэд хожиход бол Атлантагийн хувьд бол амралт байгаагүй гэдэгээс онцолчмоор байна. Тэгэхээр ер нь бол бүрэл балдархаар л байлаа Bulls. Хэрвээ Атлантаг хожоогүй бол шүү дээ. 22 дугаар байранд Brooklyn Nets-ийг би ахиулнаа. Brooklyn Nets бол 2-2 гэдэг амжилтыг уучлаарай 1-2 гэдэг амжилтыг үзүүлсэн. 2 хожигдсон. Гэтэ 1 хоцсон. Хожихдоо Memphis-ийг хоцсон. 2 хожигдохдоо юу гэдэг Boston Cleveland хоёртой алаан болсон. Хоёуланд нь хожих боломжтой байсан. Тэгэхээр би дахиад хэлэх нь бол standings биш, энэ бол rank. Тэгэхээр би бол Brooklyn-ыг бол тэ маш сайн тоглож байна гэж харж байгаа. Энэ 7 оны хувьд New Orleans Pelicans, Boston, New York. За New York Knicks-тэй бол NBA-гийн цомын тэмцээний тоглолтыг хийхээр ийм хуваартай байна. За Nicholas Claxton буцаад бол гараад эхэлсэн байгаа. Тэгээд нөхрийг одоо буцаж гараад гарсан сүүлийн 3 тоглолтод нь баг нь нэмэх 13.2 гэдэг эерэг үзүүлэлттэй байна. За мөн лигийн 2 шилдэг одоо нөгөө довтлоготой багуудыг ч одоо 102 онон дээр барьсан. Энэ бол аимшигтай сайн үзүүлэлт. Өдрлийн өмнө бас би нөгөө таамаглаж байсан нөгөө Томас бол те field goal attempt-ээр магадгүй лиг тэргүүлж магадгүй гэсэн. Usage rate-ээр бол лигт 6 дугаар байранд бичигдэж байна. 25 оноор бага бас амжилттай тэргүүлж яваа тоглогч. 21 дугаар байранд 2 байр ухарж San Antonio Spurs орж ирлээ. За San Antonio Spurs-ийг өнгөрсөн логод ганцхан тоглолтод хоцсон. Тэр нь одоо мөөрхий Portland-ыг буулгаж авсан. Utah Jazz тожигдсон сүүлийн мөчд одоо 111 110-аар. Ямар ч Devin Vassell нэргэж ирсэн гэдэг сайн мэдээ байгаа. За энэ 7 өдрийн хувьд бол Sacramento Kings, Washington Wizards, Lakers, Dallas Mavericks гэсэн багуудтай өрсөлдөх ийм хуваартай байна. За Lakers-тэй бол цомын тэмцээнийг ээлжил тоглолтыг хийх юм байна. NBA-гийн цомын тэмцээн маргааш эхэлнэ штэ манайхаа. За Clippers эсрэг бол тэд өнгөрсөн 7 хоногт 26 оноор хожиж явж байгаа хожигдсон. Хожигдох арга олсон. Мэд гайхмаар. Wembanyama талбай дээр байхад өрсөлдөгч багийн тоглогчид нь будагтаа талбайд 40.2% довтлдог. Wembanyama талбайгаас гараа явчихгууд 61.4% довтлдог. За Wemby бүр яг самбар дор зогсож байхад тий цагираг дор зогсож байхад өөдөөс нь 70-удаа довтлсон байна тоглогчид 25-ыг л амжилттай болгосон. Тэгэхээр Defensive Player of the Year гэдэг шагналд бол Wemby өрсөлдөх нь ойлгомжтой болж байгаа. Одоогийн байдлаар бол статистикийн хувьд те бөмбөг таслалт, блок шот тэгээ мэдээж энэ үзүүлэлтүүд дээр бол. Тэгэхдээ хожимоор л байна л да. Ялангуяа хожих ёстой багууд хожимоор байна л да. За топ 20 руугаа бүгд орцгоё. 20 дугаар өрөнд Detroit Pistons 3 байр ахлаа. 2-2 гэдэг амжилтыг үзүүлсэн багийг яагаад одоо ийм олон байр ахиулж байгаа юм бэ гэд. За юуны өмнө бол тэгээд яаж хожигдсон бүдрээ харцгаая те. Hornets бол үнэхээр азгүй хожигдсон. Houston-д бас азгүй хожигдсон. Нөр 4 тиг байх бүрэн боломжтой байсан. Cunningham 3 тоглолтод дараалж triple double хийсэн. Үнэхээр аимшигтай сайн үзүүлэлт. Defensive rebound-ийн хуваар лигийн сургаад явж байгаа. Гэхдээ нөр хэн дүүрэнгээ цэвэр түүнд бэртэнгүүд энэ бол том асуудал болсон. За бөмбөг алалт бол бас нэг айхтар том асуудал байна. Detroit Pistons-аас илүү нөр бөмбөг алдаж байгаа баг бол ганцхан Utah Jazz. Тэгэхээр яг уу Ivy байгаа баг те
анх удаага бас нөр шинэ дасгуулагчтай тоглож байгаа шинэ удирдлага гээд олон янзын шалтгаанаар бас бөмбөг алдалтыг бид нар холбож болно л доо. Тэгэхдээ энэ баг нөгөө шат ахыг гэвэл энэ дээрээ л илүү одоо анхаарах хэрэгтэй болов уу гэж ийм дүр зураг харагдлаа. За 19-р байранд Майами Хит 2 байр ухарлаа. Майами хошилсоор л Жими Батлерыг бэртэлд алдсан. Миннесота Timberwolves-ийг Йовичийн довтлогоогоор сүүлд тэр ямар сонирхолтой тийм маш энгийн хөлбрийг зурцсан. Тэн дээр бол ерөөсөө Миннесотаг бол логин нэргүүлээ хийцэн. Йовичийг тоглолтод нэг ашиглахгүй байж байгаа тийм. Ямар ч сан бэртэлтэй байсан нөхдүүд нь бол эргэж ирээд Йович бол нөгөө сэлгэр рүү шилжсэн байгаа. Тэнгүүд хожлын гол хийцэн. За стартруудын хувьд бол асуудалтай. 100 позишн тутамд өрсөлдөж багасаа бараг 21 оноо баг авч байна. Энэ асуудал үргэлжилсээр байна. За бүсийн хамгаалт бол Майами Хитийн одоо спойлерлалжуулагчийн хувьд бол харын үсэг болсон зүйл хамгаалтын тактик гэдэг бид нар мэднэ. Өнгөрсөн өдрөлт хэд бол нэг тоглолтод дунджаар 12 удаа нөгөө бүсийн хамгаалтыг авдаг байсан бол энэ үйлрэл багасч 9.9 удаа за 10 удаа гэх тээ 10 удаа нөгөө бүсийн хамгаалт авж байгаа гэсэн ийм статистик бас гарч ирлээ. Тэгэхээр бас буцаад бүсийн хамгаалтаа илүү олон удаа авдаг болох ёстой юм биш үү? Тэгвэл Майами илүү хожил хүрх юм болов уу? Статаар л ярьж ин л та би. За Milwaukee Bucks-ыг ухраахаас арга байхгүй. 18 дугаар байрлал ухарж орж өнгөрсөн логт 15-д байсан баг. За ганцхан хоцсон. Utah Jazz-ыг хоцсон. Knicks, Boston, Cleveland 3-д бол хожигдсон. Бас хуваарч гэсэн чанга байлаа. Гэтэ одоо хуваарч чанга байлаа гэдээ яах вэ? Өөрчлөлтүүд хийгдсэн. Andre Jackson гэдэг залууг бол гараанд гаргасан. Нөр Трент бэртэлтэй байсан хоёр тоглолтод тэгэд хэдийгээр Трентийн бэртэл идэгсэн ч гэсэн нөхрийгөө сэлгэн тоглуулсан хэвээр Трентийн шийдэлт маш муу байгаа. За тэгэхэд Andre Jackson Янастай хамт байсан 26 минуттай талбайд хамттай байсан. Энэ хугацаанд Milwaukee Bucks нэмэх 7.2 гэсэн үзүүлэлттэй байсан байна. Тэгэхээр Andre Jackson болоод ирнэ гэсэн. За мөн AJ Green гэж залуу сэлгэнээс холын зай шийдэлтийг 67% шийдэж байна. Юу гэсэн үг юм бэ? 67% гэж байж болчихгүй зүйл шүү дээ. 27 шидэж 18 оновчтой болгосон байна. За Янасын хувьд бол нөгөө нэг бөмбөг дамжуулж байгаа рейт нь сүүлийн 7 удиралд хамгийн муу. Ганцаараа л өстой махигаал. Нөгөө 43 оноо авсан тийм ингээ олон янзын статистикийн хувьд Янас амар байгаа шүү дээ. Тэгээд энэ 7 хоногт Raptors, Detroit, Charlotte 3-т тоглоно. Уул нь гурвалд нь хожих учиртай. Юу болох юм байгаа харжээ. Raptors эсрэг одоо маргааш өглөө бол NBA-гийн цомын тэмцээний тоглолтыг хийнэ гэж. 17 дугаар үйл бичиж байгаа баг бол Philadelphia 76ers. Ганцхан хоцсон. Charlotte-ыг арайж нэг хоцсон. Нэмэлт цагт хоцсон. Аялын тоглолтуудаас эргэж ирээд ямар ч талбайдаа хийсэн анхны нөгөө Paul George тоглолт нь бол хоцсон. McCain гэдэг рүүки маш сайн тоглосон. За энэ 7 өдрийн хувьд New York Knicks, Cleveland, Orlando хошоо байр ухрахаар харагдаж байна да арих 7 хоногт. За Paul George эргэж ирээд холын зай шийдэлтийг 20 удаа гүйцэтгэж 21-ийг алджээ. Мөн анхны тоглолтод сургаа одоо бөмбөг алдсан. Rusty байна те. Одоо халаагүй байна. Тоглолтод ороогүй байна. Хугацаа шаардлагатай юм байна. Бас нөгөө нэг минутын хязгаартай байгаа. За Drummond-ыг талбай дээр байхад 235 минут Andre Drummond тоглосон байна. Окей. Embiid-ийн эзгүүд мэдээж мань хүн бол 7 минут тоглоно шүү дээ. Тэгэхэд 100 позишнээр үржүүлж бодох юм бол бараг 20 оноог өрсөлдөж багасаа хасах 20 оноотой байна. Багаараа. Drummond бол Embiid-ийн эзгүү байхын тэр хариулт ерөөсөө биш гэдгийг бидний удирдлын эхний хэдэн тоглолтоос бол харчлаа. За сайн мэдээгүй rookie Jared McCain яг хэдийгээр гараанд гараагүй л дээ нөгөө Harris Maxi бэртсэн шүү дээ. Maxi-гийн ордол гараанд гараагүй. Гэтэ сэлгэнээс сүүлийн хоёр тоглолт маш сайн тоглолоо. 22.5 оноо дунжилж чинь. Холын зай шийдлийг 41.2%-тэй гүйцэтгэж чинь. Энэ бол маш өндөр үзүүлэлт. За 14 дугаар байранд Indiana Pacers 2 байр ахиж орж ирлээ. Өнгөрсөн 7 хоногт ганцхан хожигдсон. Ингээ бидний мэдих Indiana Pacers болж байна. Гэтэ мэдих гэдэгтээ өнгөрсөн удирлаас нэг өөр зүйл нь болохоор Матурин Мадрин гэдэг шүү дээ би нэг аялгын. Энэ залуу гараанд гарлаа. Тэгээд үнэхээр галзуурлаа. 38 оног авлаа. Холын зай шийдэлтийг хоёр шийдэлтийн нэг нь унгаж байна. Нөгөө 50%-тэй гүйцэтгэж байна.
38-аас 19 унагч байна. Будагтаа талбайд 64% довтолж байна. Оролт сайн хийж байна, slam dunk хийж байна. Хоцсон тоглолтуудад бол Indiana Pacers 127.2 оног авлаа. Halliburton бас үнэхээр сайн байсан. Ассист нүртэл агсан. Буцаад хуучин өнгөрсөн жилийнхаа одоо бидний мэддэг те супер од болох үедээ гэсэн тэр Halliburton-д хэмжээнд очиж ямарсан тоглолоо. Indiana Pacers буцаад ингээд одоо нөгөө миний анх гаргасан ранкийнхаа яг тэр нөгөө байх ёстой амьдрал очих гээд л явж ийн л гэж хараад байна л да. За топ 15 руу бүгдээр орцгоё. 5 байр гэж орж ийн. Los Angeles Clippers хаалга цөмлөл орж ирж байна. 4 багийг хоцсон. San Antonio, Philadelphia, Sacramento, Toronto. Талбайдаа их тоглолтуудыг хийсэн. Ихтэй ямар ч хоцсон. Хоцсныг нь одоо онцлохгүй байхын арга байхгүй. За энэ 7 хоногт бол тэд OKC, Houston-тэй 2 тоглоно. Utah Jazz-тай 1 тоглоно. Houston-тэй их тоглолт бол одоо NBA-гийн цомын тэмцээний тоглолт тэгээд алаан болно доо. За Кавай байхгүйгаа ч гэсэн энэ багийн хамгаалалт бол лигийн нөгөө топ хав дотор багтах. Хамгийн шилдэг хамгааллуудын нэг хэвээр. Сүүлийн 3 тоглолтод ихтэй Джеймс Харден асуудалтай байна. 48-аас 15-ын амжилттай болоод тоглооныхоо 17 удаа бөмбөг алдлаа. Гэтэ яагаад хожууд байна вэ гэхээр ерөөсөө Норман Паул. Pull up-ийн ерөнхийдөө эксперт болчих мэн хүн. Нөр pull up гэдэг чинь залж байгаа зогсоод огцсон үсрээ шидхийг хэлж байгаа шүү. Холын зэнээс тэд нөхөр яг тэр шидэлтийг хийхдээ 40 шидэж 21-ийг унагсан байна. Дундын зэнээс 25 удаа тгий шидэж 13-ийг унагсан байна. Норман Паул одоо баг хочийн өгсдөө юм шүү, тэ? Нөр pull up master гэдэг. Pull up master Норман Паул. Окей. За 14-р байранд Орландо Мэжик ямар ч сан Пауло Банкерийнхоо эзэгүүд Франц Вагнер тоглолтоо оллоо. Өнгөрсөн 7 хоногт 2 хожсон, 2 хожигдсон. Яг муу 2 багийг хоцсон. Гэтэ би нэг чансаа яриад байгаа шүү дээ. Энэ багийн чансаа бол учраа олчих гээд одоо ингээд талбайдаа бол хийж байгаа тоглолтууд сайн байгаа байхгүй. Талбайдаа бол 4 тэг. Аялын тоглолтууд 1-6. Гол асуудал энэ ч байна. Франц Вагнер бас будагтаа талбайд буюу одоо оролт хийж авч байгаа оноонуудаараа тий 20 удаа амжилтаар орлого хийсэн 6 тоглогчийн нэг юм байна. Ердөө 6 тоглогчийн нэг. Энэ бол сайн маш сайн үзүүлэлт. Тэгэд аялаад явчихлаар 26.1-5 оног талбайдаа хийж байгаа тоглолтууд илүү аваад байна л да. Энэ бол арай хитрхи юм маш том ялгаа байхгүй юу? Өнгөрсөн үеэрд ямар баг хүлээдэг. Аялын тоглолтууд өстө жигэн сугардаг. Өөрийнхөө талбай дээр өстө бодоо болгодог. Тэгэхээр одоо өөрсдөө талбай дээр л тэр хийдэг сайн тоглолтыг сэтгэл зүгээ аялын тоглолтууд руу бас эргүүлээд л аваад явмаар байна л да. Тэрийг бас гэртээ мартчих болохгүй байна те. За ранкинг 13 дугаар байранд Los Angeles Lakers орж ирлээ. 2 өдсөн 2 өжигдсөн. Аялын тоглолтууд өжигдсөн. Талбайд ажиг тоглолтод өдсөн. Орландо Мэжиктэй бол асуудал 1. Гэтэ LeBron James-ийн бид нар одоо 39 он авсан тоглолтыг харлаа, triple double хийсэн тоглолтыг харлаа, 16 ассист өгсөн тоглолтыг харлаа. Одоо 40 настай энэ хүн бол ерөөсөө гайхалтай. Энэ үлрэл тэр нөхрийн ассист болон нөр бөмбөг алдалтын харьцаа 318 нэмэгтэй мэдээж. Энэ бол LeBron-ы NBA-д үзүүлж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болж байна одоогийн байдлаар. За Reddish ямар ч сан гараанд гарч ирж Russell сэлгэр рүү шилжсэн 7 хоног байлаа. Тэрнээс эриг одоо үр дүнг авчирлаа. Russell сэлгэнээс илүү сайн нэмэх үзүүлэлтэд тоглолоо. Одоогийн байдлаар Lakers бод хождоогүй явж байна. Энэ бол маш том давуу тал. Ранкаар бол би ахиуллаа. Гэхдээ Anthony Davis-ийн бэртэл дээр бол тийм удаан хугацааны бэртэл бол биш. Азар. Окей. Тэгэхээр Lakers-ийн фануудад эдигийн бэртэл дээр бол бити санаа зов. Одоо харин нүдний шилмэлтэй ямарсан тоглож магадгүй бах хамгаалтын шилмэлтэй тий. Абдул Жаббар шиг. За 12 дугаар байранд Houston Rockets нэг байр ахиж орж ирлээ. Ганцхан хожигдсон. 3 хоцсон. Энэ 7 хоногт Washington. За Clippers-тэй 2 удаа тоглоно. Тэгээ Chicago Bulls очиж тоглож. Энэ 7 хоногийн тоглолтод дуусахаар байна. За энэ 7 хоногт онцлог 2 тоглож байна. Amen Thompson, Eason 2. Houston бол өрсөлдөж багтаа алдж байгаа оноогоор маш сайн байгаа. Хамгаалт сайн байгаа гэсэн. Ердөө 101.7 оног алдж байна. Amen болон Harry Eason 2 хамтдаа байсан 171 минутанд
12 оног илүү авч байна. Өрсөлдөгчөөс. Өнгөрсөн үедрэлд бол энэ хоёр хамтдаа ердөө 72 минут тоглосон. Тэгэхэд нэмэх 20.3 оног авч ирсэн. Тэгэхээр одоо Houston Rockets-ийн дасжуулагч бол энэ хоёрыг талбай дээр хамтд нь байлгах ёстой гэдэг нэг юм зүйлийг л амжилттай зүйлийг л хэрэгжүүлээд. Энэ бол Houston фэнүүдийн хувьд бол сайн мэдээ, бусад багуудын хувьд бол маш муу мэдээ. Тэгээ Fred VanVleet одоо жишээ нь те нөр бэрхтгэлтийн асуудал бас аваад эхэлсэн. Тэгэхээр харжээ, явандаа харъя. Энэ нөгөө тренд хэр үргэлжлэх нь үү те. Энэ бол хамгаалтан дээр бол аимшигтай үзүүлэлт. За топ 10 руу өгчин доо. 11 дугаар баримт Sacramento Kings-ийг би баримт нүлдээлээ. Тэд ганцхан хожигдсон. 3 хожигдсон баг одоо яагаад байр ахидгүй юм бэ гэж болно. Яг гэдэг тэгээ удахгүй харна үз. Энэ 7 хоногт San Antonio Spurs, Phoenix Suns, Minnesota, Utah гэсэн багуудад тоглоно. За Sabonis-ийн хувьд бол нөгөө true shooting percentage гэж байгаа шүү дээ. Одоо бүх энэ шийдэлтүүд, чөлөө шийдэлт, холын зайн шийдэлт те нөгөө дундын зайн шийдэлтүүдийн хувуудыг нийлүүлээд ингээ гаргадаг зүйл. Жинхэнэ шийдэлтийн үг гэдэг энийг бол 72.3 байна. Энэ нь 16 нэмэх оноо дундчилсан тоглогчдын статистикийг ингээ гаргаа харьцуулах юм бол номер 1 үзүүлэлт. Хамгийн амар үзүүлэлт. За Miami Phoenix Suns эсрэг бол Sacramento Kings бол 28 нөгөө клатч товтлого хийсэн. Сүүлийн 5 минутанд онооны зөрүү нөгөө 5 дотор байх үеийг хэлээд байгаа шүү дээ. 43 он авсан. Тэр нөгөө клатч гэдэг зүйл маань буцаад эргээд учир олоод эхэллээ. Ялангуяа тэр сүүлийн хэдэн тоглолтууд дээр бол гол асуудал юу гэхээр ерөөсө холын зан шидэлт. Hawks, Keegan Murray, Malik Monk гуруулгийн холын зан шидэлтийн бол ерөөсө хувч хүрэхгүй байна. Malik Monk бэртчлээ бас 1-2 хоног болох бах харамсалтай. Тэр Sacramento бол клатчууд дээр бол сайн биш үү. За 10 дугаар өрлөг орцгоо топ 10-д орцгоё. Minnesota Timberwolves байраа хадгалж үлдлээ. Ганцхан хожигдсон бас. Тэг яагаад одоо нөр байр ахгүй байгаа юм бо? Илүү багууд байна. Miami-ийг хоцсон бол 4 тэг үйсэн бол би бол байр ахиулахар л байлаа. Miami эсрэг тэгж яаж хожигдсон бүр үнэхээр гайхмаар те. За энэ 7 хоногт тэр дээр нөр Portland 2 тоглоно. Sacramento, Phoenix Suns тоглоно. За скорингийн хувьд, оноо авалтын хувьд бол тэд өнгөрсөн үеэрэлтэй харьцуулахад хамгийн өндөр акцийг гаргасан одоо үзүүлэлтүүдийг харьцуулахад те 8 дугаар байранд бичигдэх үзүүлэлт байна. Энэ нь бол ерөөсөө Anthony Edwards холын зайнаас шидэж байгаатай холбоотой. Ерөөсөө багаар эднэр бол холын зайн шидэлтийг бол асуудалгүй шидэж байгаа. А гэхдээ тэр нь ямар сөрөг талтай гэж free throw attempt багасч. Тэр free throw attempt өөр багассан хуваар хамгийн муу багуудын нэг, хамгийн муу баг бүр хамгийн муу. За тэгээд холын зайн шидэлтээс авж байгаа оноогоор бол өрсөлдөгчдөөсөө бол бараг 17 оног илүү авч. Тэгэхээр бас нэг ийм шинэ хөвчлөл рүү орцсон явж байгаа. Minnesota Timberwolves энэ статистик үнийг баталж байна. Ямар ч 10 дугаар байраа хадгалж үлдлээ энэ 7 хоногийн хувьд бол 9 дугаар байр. Dallas Mavericks 3 байр унлаа. Ганцхан удаа хоцсон. Унгахаас үр яах вэ? Хоцсон ганц тоглолт нь Chicago Bulls-ыг хоцсон. Индианад хожигдсон. Phoenix хожигдсон. Тэд алдчих онуудыг хараа. 120 хэд хожигдсон юм. 134, 114, 122 оноо алд. Эдгээр 3 хожигдолтой бол тэд 124.6 оноо дунджаар алдаж байна. Тэгээ сүүлийн 2 хожилттой болохоор 20 нэмэх оноор хожиж байгаа. Сүүлийнхаа нөгөө 4 хожигдолт болохоор дандаа халаан болгодог. Тэгээ төгсөж чадахгүй гэсэн. Энэ бол одоо Dallas Mavericks-ийг хойшин унахаас аргагүй болсны дохио. За 8 дугаар байранд бас 3 байр хурж орж ирж байгаа баг. Энэ бол New York Knicks. Бас 3 хожигдсон, ганцхан хожсон. Энэ 7 хоногт Philadelphia, Chicago, Brooklyn. Энэ дөрөв дөрүүлгийг нь хожоод одоо буцаад ранк дээшлэх бүрэн боломжтой юм 7 хоног харагдаж байна. За Browns-ны хувьд бол оноо авалт те өрдөнтэй байдал ер нь бол скоринг тал дээр бол харьцангуй буурсан. Тэгвэл ассист болон нөгөө turnover харьцаа бол ямар ч өссөн гэдэг юм сайн үзүүлэлт байна. Энэ бол Carl-ийн Towns-тай холбоотой байх. За Starters бол харааныхан бол 122 оног дунджаар алдаж байна.
Тэг би энийг ойлгохгүй. Ч одоо Michael Bridges, Anunoby, Anthony Towns те сайн хамгаалагч. Яагаад энэ хамгаалалт юусоо болохгүй юм бол? Тэгээд манай дашуулагч нөгөө Tibbs гоч одоо defensive мэрэгжилтэй хүн шүү дээ. Тэгээд энэгээр бол одоо хамтдаа 100 минут тоглосон 100 нөгөө нэг харааны тавт за хамтдаа тоглосон нөгөө тавт гэж ойлгож байгаа. Эдгээр дотор бол хамгийн муу үзүүлэлт. Нью-Йоркийн гол асуудал энэ л байна да. Гарааны тав сайн тоглох хэрэгтэй. За 7 дугаар өрөнд Memphis Grizzlies нэг байр ахлаа. Бурхан минь тэд нар юу гэдгийг яг хөө бэрхлэмтлийн асуудалтай зөндөөл юм болж байгаа. Гэхдээ хожоод нь шүү дээ энэ баг. Учраа олоод нь шүү дээ. Ямар нэгэн байдлаар хожих ёстой багуудаа хожоод байна. Өнгөрсөн 7 өдрийн хувьд бол харьцангуй хуваар бол гайгүй байлаа. Тэгээд өнөөдрийг хүртэлх те хуваарыг харах юм бол хамгийн амархан хуваартай байсан баг. Ерөнхийдөө Memphis. Тэгэхээр энэ байр бол бас яг эдний жинхэнэ шансааг бас илтгэхгүй байж магадгүй. Гэхдээ бас бэрхлэмтлийг нь би бас нөгөө давхар тооцож байгаа учраас бас өөрийнхөө бол ранкт бол ер нь ихтэй байгаа шүү. За энэ 7 хоногт бол Lakers, Warriors хэнүүртэй тоглоод ингээд нэлээд чанхан учраас алаа болох нь дээ. За Sharon Jackson Jr-ыг ерөөсөө ярихгүй байгаа. Ер нь хүмүүс нэг аюу баг ярьж байгаа. Мань хүн бол энэ үлрэлд effective нөгөө field goal percentage нь NBA дэх үзүүлсэн хамгийн өндөр үзүүлэлт нь одоо болцсон явж байна. 62.3%-тай. Маш үр дүнтэй гэсэн үг. Гэхдээ түүний ирж байгаа нөгөө довтлогоор болохоор хоёр довтлогооных нь нэг нь л ерөнхийдөө нэг ассисттэй ирж байна. Бусдын мань хүн өөрөө яаж иж байгаад оноо болгож авч байна. Энэ бол маш сайн үзүүл. Бас нэг юу гэдгийг хөвслөж ш өөрийнхөө тоглолтын дээр тийм нэгээс нэг нөгөө тоглох тийм одоо бэлтгэл сайн хийсэн ч гэдэг юм уу юу гэдгийг. Ямар ч Memphis Grizzlies-ийн хувьд бол Morant байхгүй жоохон хэцүүдэх гээд байна да. Ирэх 1-2 7 хоногийн. 7 хоног яригдчихэж байгаа шүү дээ. Нөхрийн бэртэл бол. За 6 дугаар өрөнд. Уучлаарай Golden State Warriors-ийн фануудаа. Warriors бол ихэвчлэн ихэнх ранкууд дээр бол 2-3 хавцаа бичигдэж байгаа шүү. Тэгээд энэ бол жоохон хатуу хандчи. Уучлаарай. Standings биш. Ранк гэдгээр нь ярьж байгаа. За нэг хожигдсон. Cleveland Cavaliers хожигдсон тоглолт. За тэрний өмнөх нь бол Boston-д хэцүү тоглолт хийснийг бид нар мэднэ. Тийм учраас би Cleveland-ийн хожигдлыг нь бол яг тэр сүртэй юмд бол бодохгүй байна. За энэ 7 хоногт сайхан амраад авна. Хоёрхан тоглолттой. Маргааш Klay Thompson Warriors-ийн талбайд очиж тоглоно. Үнэхээр гоё үдшиж болох байхаа. За сүүлийн 5 тоглолтонд Golden State Warriors-ийн бараг 100 орон авч байна. За Draymond Green холын зай шилдэг 45% шидэж байна. 31-ээс 14. Окей. За шилжилт хамгаалтаас нөрө довтлохоор шилжиж хурдан довтлохоор авж байгаа оноо өрсөлдөж багаас 11.6 оноогоор илүү авч байна. Энэгээр лигт номер 1. Ерөөсөө Раминга. Энд чинь нэг rotation ч гэсэн бас нөгөө хөдөлж байгаа шүү. Нөгөө тоглогч нарын авж байгаа ачаал яг энэ 7 хоногт нэмэгдсэн гэдгийг би бас өмнөх базаагаараа ярьж ирсэн шүү. Гэхдээ rotation дээр Steve Kerr-ийг би дахиад магтмаар байна. Гайхалтай. Юу гэдгийг энэ байрнаас хамаагүй дээшлэх бүрэн боломжтой байлаа. За Phoenix-аас нэг байр ухарж бичиглээ 5 дугаар байранд. Durant-ийн бэртэл бол мэдээж одоо нөлөөлөд хоошоо ер нь ухарж магадгүй байна. Уул нь бол нөгөө Durant-тай байсан тоглолтуудад яаж хоцсныг та нар энэ харж байгаа ба. 17 удаа довтлож 12-ын амжилттай болгосон байна. Нөгөө клатч үед дээр тий. За клатч тоглолтууд дээр нэг ч хожигдөөгүй Phoenix-аас энэ үлрэлт 7 тэг гэсэн амжилттай. За нөгөө бөмбөг алдалтын хувь бол харьцангуй багассан. Нөгөө нэг яг тэр бөмбөг алддаггүй холбоо тоглож ирсэн учраас тэр шүү дээ. Tyus Jones. За гэхдээ offensive rebound-ийн хувь бол багассан байна. Энэ бол одоо анхаарах нэг тийм статистик байлаа гэж бодож байна. Энэ 7 хоногт Utah, Sacramento, OKC, Minnesota 4 аялан тоглолт хүлээж байна. Durant одоо дөрвөлн тоглохгүй магадлал өндөр. Ухрахандаа дараагийн байдлаар эсвэл учраа одоо тожих нь үгүй юу? Харж бүгдээрээ. Нүрх гэж маргаашийн тоглолтод тоглох нь эргэлзээтэй байгаа. Бас 100 биш байгаа. За ингээд 4 дугаар байранд Denver Nuggets.
Никола Йокич ба түүний хоёр цэрэг одохгүй яг юу болсныг ярина. За өнгөрсөн л нэг хожигдоогүй. Дөрөв тоглолтод дөрөвдөнд хоцсон. Йокичиг бол одоо юу гэж магтахаа би мэдхээ байсан. Ерөөсөө манай цагийн орчин цагийн Will Chamberlain. Би энэс илүү магтаалыг бол хэлж чадахгүй Йокич дээр. Тэгээд хэдүүлээ хангалттай магтаалыг ойлгочих. Окей. За Raptors эсрэг хийсэн тоглолтын дээр Йокичийг талбай дээр байхад баг нь өрсөлдөгчөөс баг оноо авсан хоёр дахь тохиолдол болсон шүү дээ ердөө. Энэ их сонирхолтой. Йокичийг талбай дээр байхад баг нь хасах үзүүлэлттэй байсан. Окей. За Peyton Watson Aaron Gordon-ы оронд бол ингээд одоо Aaron Gordon-ы минутыг авч тоглож байгаа. Нөхрийн талбай дээр байсан энэ бүх хожлууд дээр баг нь нэмэх 31 оноотой байсан байна. Тэр хожлын блокийг хийгээд те Peyton Watson бол үнэхээр сайн байгаа. За сэлгэнээс хамтдаа тоглож байгаа Strotter болон Russ хоёр хамтдаа 147 минутыг талбай дээр өнгөрүүлэхэд баг нь харин хасах 21.4 оноотой байсан байна. Тэгэхээр Mike Malone энэ статистикийг харах юм бол Strotter, Russ хоёр хамт тоглож болохгүй нь шүү. Ямар ч нөр Жамал Мөри эргээд ирсэн учраас энэ асуудал нэг гарахгүй баг. Гэхдээ энэ бол хасах 21.4 гэдэг бол аимшигтай муу үзүүлэлт. Энэ хоёр байхлаар хамгаалдаг юм уу? Яадаг юу бол? За 3 дугаар өрөнд. Би олон мэрмэрг өнөө. Зүгээр л fuck. Би OKC-ийн фэн биш. Би зүгээр л fuck. Маш харамслаад л оног. Өрөг жилээ бүтэн одоо бэртлээс болж өндсөн тоглогч. Маш харамсалтай. Одоо юу ярих вэ? Хоёр хожигдсон, хоёр өдсөн өнгөрсөн 7 өдрийн хувьд бол энэ 7 хоногт Clippers, New Orleans Pelicans, Phoenix Suns, Dallas Mavericks гэсэн багуудтай тоглохоор байна. Гэтэ fuck, зүгээр л fuck. Би өөр юу ч ярмэргүй. Би стат масаад ухаас ч залхлаа. Амар харамсалтай байхгүй энэ бол. Хартенстийн хизээ ирэх юм байгаа те. Харамсмаар, баг үйлмаар. OKC-ийн фэнүүдийн өмнөөс баг үйлмаар. 8-аас 17 хоног лав тоглохгүй. 8-аас 17 хоногийн дараа дахиад бэртлийн мэдээллийг шинжилж өгнө. 8-аас 17 хоногийн дараа талбай дээр гарна гэсэн юм биш шүү. За 2 дугаар өрөнд Boston Celtics байранда бичигдлээ. Тэд нэг хожигдсон, 3 хоцсон. Хожигдсон тоглолт нь Warriors эдрэг хожигдсон. Яг нь Jaylen Brown тоглоогүйг бас бодож болж юм л доо. Энэ 7 хоногт Atlanta, Brooklyn, Toronto. Jaylen Brown бэртлээс эргэж ирсэн. Асуудалгүй 3 жил хэднийг бол хүлээж байна. За, effective field goal percentage эхний үеуд дээр бол те нөгөө 67.9%-тай. Энэ бол одоо нэгдүгээр үед маш сайн нөр тоглодог баг. Тэрнээс хойшоо яадаг вэ гэсэн чинь 51% болоо унчтай юм байна. Босны үзүүлэлт. За Golden State эсрэг бол 12 clutch position дээр 25 оног алдсан байна. Warriors эсрэг. Тэр нэг аимшигтай сайн хамгаалт хаачих юу? Алга болцтой тэр тоглолтын дээр бол бүрэн очих боломжтой тоглолт байсан. Алдсан. Сонирхолтой нэг үзүүлэлт нь Milwaukee Bucks Brooklyn Nets хоёр эсрэг эхний үе дээр тоглолтыг эхлүүлэхдээ 2.16-аар хожигдож эхлүүллээ. Тэгэн оноог бариад ингэ явж байгаа. Аваргууд жоохон хойш суудсан байна уу даагүй юу? Харжлаа. За ингээд Edis ranking шин нөгөө ранкинг тэргүүлэгчд бол Cleveland Cavaliers байла. 2 барихж номер 1-т бичигдэж байна. 4 тоглолтод дөрвөлдөнд хоцсон. Milwaukee хоцсон, New Orleans Pelicans, Golden State, Brooklyn. За Brooklyn-тэй болстой алаан болж сүлд хоцсон. За ходон зан шийдэлтээр лиг тэргүүлж байгаа. 42.2%-тай. Warriors-ийн эсрэг тэд 22 удаа шидэж 14 амжилттай болгосон. Caris LeVert гэж нэг энэ актер сэлгэний тоглож байгаа шүү дээ. Өнгөрсөн 7 хоногийн ихтэй нөгөө нэмэх үзүүлэлтээр бас бүх тоглогчдын нөгөө тэргүүлсэн байсан шүү дээ. Плюс минусаар. LeVert энэ үлрэлт 218 минут талбай дээр байхад баг нь нэмэх 28.3. Энэ бол багтаа 10 минут тоглож байгаа 300 тоглогч байгаа юм байна. Энэ үлрэлт. Нэгт орох үзүүлэлт. Caris LeVert нэгт явж. Юу гэсэн үг юм бэ чи?
За бид нар тэгээд юу гэдэг нь өөрөө Darius Garland, Donovan Mitchell, Evan Mobley ямар сайн байгааг угаасаа мэдж байгаа. Levert гэхдээ. Ty Jerome те сэлгэнийхэн. За ямар ч сан Cleveland Cavaliers эдийнхэн ранкийг энэ 7 хоногт тэргүүллээ. За weekly база ерөнхийдөө юу болов? Шилдэгүүдийг бол мэдээж албасаар танилцуулдаг. Players of the game of the week. Western Conference Nikola Jokic байла ойлгомжтой. 29.5, 15.8, 14.5 assist ёо. Хэлхүүгээл. Нөгөө талаас Cleveland Cavaliers-ийн холбооны тоглогч Darius Garland 25 оноо, 7.3 assist, 61.7% довтлоо. Холбон тоглогч ийм өндөрөөр довтлоо гэдэг чинь өөрөө их ховор үзүүлэлт шүү дээ. Энэ бол аимшигтай. За плюс минусаар талбай дээр байхдаа хамгийн ашигтай байсан болон хамгийн ашиггүй байсан хоёр тоглогч хин бэ? Донте Дивинчензо нэмэгч 13 байсан байна өнгөрсөн 7 хоногт. Харин Washington Wizards-ийн rookie холбоонд тоглогч Bob хасаг 53 байжээ. Bob минь. Bye. За team of the week. Яг нөгөө хамгийн олон байр агсан гэд би Clippers-ыг нэрлэх үү гэж байснаа. Гэхдээ арайчтэй те бас. Нэгт байсан багууд, хоёрт байсан багуудыг хуу дайраад орж ирсэн. Одоо Cleveland-ыг нэрлэхгүй гэдэг одоо яах юм бэ чинь. Үнэхээр аимшигтай байна. Atkinson асуулагч олон талаараа түүх бүтээсэн. Энэ багаараа түүх бүтээсэн 11 тэг гэсэн амжилттай. За өнөө өглөө хоцсон 12 тэг болсон бүр те. Хизээ энэ хожлын цувралан зогсох юм байгаа ч төр бүүмэд бүх юм болж юм. Сэлгэ, хамгаалалт, довтлогоо, клач, тэ? Холбогч, төвийн байрлал, дөрөвдүгээр байрлал. SG, PG. Дээрэс нь энэ шин дасгалжуулагч Atkinson. Энэ зүгээр тийм хөөсрөл юм уу үгүй юм уу гэхэлэр яг тоглолтын үзэхлээр хөөсрөл биш байгаа байхгүй. Энэ бол үнэхээр аимшигтай баг. Тэгээ одоогийн байдлаар бол ранкийг тэргүүлж чинь дээрэс нь өнгөрсөн 7 хоногийн шилдэг багаар тодорлоо. За окей. Ингээ эдийн ямар ч эдийг ранка гаргалаа. Тэгээд маргааш бүгдээрээ базаагаар иргэд уулзах болно. За тэгээд нөгөөдөр болохоор биттэй холбоотой контент иргэд уулзах болно. Тэгээд энэ бол эдийнхэн ранк. Тэгээд хэрвээ та бүхэнд ямар нэгэн байдлаар таагдахгүй бол бүгдээрээ санал зөрөлтнүүд дээр санал нэгдъя гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд хамт байсан бүгдээрэнд баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт юу болсон тухай эдийн ямар ч сан база түргэлээ. Ингээд хэрвээ таалагдсан бол subscribe дараарай, like дараарай, тэгээд share хийгээрэй. Дараа дараачихаас өрөлтөө контент иргэд уулзах болно. Bye bye.